Шинэ өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй та бүхэндээ ээлжид бүтээн байгуулалтаа танилцуулах гэж байна. Хэрэг та бүхэн бас шинэ орон сууц хөдлөө авахар зэхэж байгаа бол бидний өгч байгаа мэдээлэлд анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. За хурд группийн бүтээн байгуулалт нарны хороолол 100% ашиглалтанд орсон оршин суугчид төхнөөд эхэлсэн ийм орон сууцны талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. За нарны хороолол нь 6 блок бүхий 732 өрхөд зориулагдсан ийм орон сууцны мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байгаа юм шиг үзэгчтэй. Хэрэг та бүхэн 100% ашиглалтанд орсон 100% оршин суугчид төхнөөд эхэлсэн байрны мэдээллийг авахыг хүсэж байгаа бол миний өгч байгаа мэдээлэлд анхаарлаа хандуулаарай гэж хэлмээр байна. Солонгос хэм маягийн хороолол агаарын сайхны шил сүндэрлэн инх тайвны гүрний баруун талд дунд голын хойд талд 732 айлыг үрж төгнүүлэхэд бэлэн боллоо. Орчноос тусгаарсан хашаагаар оршин суугчтай хүрээлж, дуглаг цэцэрлэгт хүрээлэнгээр гойж, тансаг амьдралын хэмнэлээр сүр нэмж чанарын баталгаагаар дуудсан нарны хороолол таны гэр бүлийг урьж байна. Чанарыг хурд групп чухалчилж байна. Барилгын гадна басаадны материалыг сонгохдоо галд шатдаггүй чулуу хөвөнгөөр дулаалan хөнгөн цагаан басаадтай энэ нь дулаан алдагдalгүй урсгал засваргүй галт эсвэртэй 100 улирах тусам үргэл шинээр байдаг гэд сайн чанарын технологи ашиглан барьснаа тэд онцоллоо. Нарны хорооллын 3 дугаар ээлжийн 50 м квадратаас 7998 м квадрат талбай бүхий 2-3 өрөө байрнаас сонгооваарай. Тухайлбал 55 м квадрат талбай бүхий 2 өрөө байрны хувьд зочны өрөө галын өрөөний хэсэг цугтаа байрсан шийдэлтэй, нэг унтлахны өрөө, нэг арин цэврийн өрөөтэй гэсэн бүтцтэй. Нарны тусгал цонхны байршлаас шалтгаалan өөр өөрийн сонголттой байна. Бид бүхэн нарны хорооллын 7998 м квадрат талбай бүхий 3 өрөө байранд нь орж ирсэн байна. 3 өрөөний зохион байгуулалтыг танилцуулъя. За яг энэ тал руугаа явхад бол миний зүүн гар талд байгаа энэ бол нарны хорооллын 7998 м квадрат талбай бүхий 3 өрөө байрны уналтны өрөөний хэсгийг та бүхэн харж байна. За харин энэ хэсэг бол галын өрөөг бол эндээ шийдэж өгсөн байна. Галын өрөөний хэсгээс шууд нэг такт байрлаж байгаа. За яг энэ байрны онцлог нь бол галын өрөөнд тусдаа байрлаж байгаа гэдгээр өөрөөр хэлэх юм бол бараг 4 өрөө байр гэж хэлж болох зохион байгуулалттай байгаамаа. Одоо харин та бүхэн яг энэ зочны өрөөний хэсгийг харж байна. Зочны өрөө гэхэд бол цонхон маш саруулгын хэсэлтэй шалнаас таацг хүртэлх саруулгын хэсэлийг агуулсан ийм зочны өрөөтэй байгаамаа. Одоо харин унтлахны өрөөр нь орцгоё. За унтлахны өрөөний хэсгийг та бүхэн харж байна. Мэдээж бас л маш сайхан саруулгын хэсэлтээс гадна унтлахны өрөө дотроо нэг арин цэврийн өрөөт бүртээ шийдэж өгсөн байгаа. За энэ арин цэврийн өрөөний хэсэг нь гэхэд дотроо баантай байгаа. Харин үүдэн хэсэгтээ бол бас нэг арин цэврийн өрөөг шийдэж өгсөн нь тэр нь бол дотроо дүүштэй. Арин цэврийн өрөөнүүд нь 2 төрөл байгаа. Дүүштэй муу баантай гэсэн сонголттой байгаа. За ер нь бол нарны хорооллын яг энэ бүтээн байгуулалтын 3 өрөө байрнуудын сонголтын хувьд бол за зочны өрөөнүүд галын өрөөтэй цугтаа байрлаж байгаа нэг сонголттой, галын өрөө тустай байрлаж байгаа нэг сонголттой гэсэн ийм зохион байгуулалт бүтцтэй байгаа. За үүдний хэсгийг та бүхэн харж байна те. Ахуй хэрэгцээнд таньсан хийслэл тэгээс гадна за яг энэ хэсгийг бол хувцсны үлгүүрийн талбай сайтай байдлыг бол маш сайхан гаргаж өгсөн байна. Яг энэ зайдаа та бүхэн ханы шкаба байрлуулах боломжтой учраас таны амьдрах орчныг тань үүдний хэсэг бол маш эмгэгтэйцтэй байх боломжийг энд бүрдүүлсэн байна. Их хотын хөл хөдөлгөөнөөс ангид сэлүүхэн цээж дүр амьсгалах агаарын сайхан гээд таны насандаа цөөн хийх хөрөнгө оруулалт байх болно. Эргэн тойрон барилга босч нар халахлахгүй. Гэр дотроосоо их хотын орчныг эргэн тойрон толдох алсын хараан байршилтай. Шинээр орон сууц судалтай авах гэж байгаа эрх мөд мэдээж гаднах орчин болол маш чухал байдаг шүү дээ. Тэгвэл та бүхэн бас нарны хорооллын энэхүү бүтээн байгуулалтын гаднах орчны талаарх мэдээлэлтэй бас танилцаад сонголтоо хийвэл илүү дөхөн болох болов уу гэж бодож байна. Тэгэхээр гаднах орчны хувьд бол блок болгоныхаа дэргэд хүүхдийн тоглоомын талбайг байршуулсан байна. За мөн саксны талбай байна. Бүгднийг ерөнхийдөө нь бол блок болгоныхаа гадна шийдэж өгсөн учраас та бүхэн бас амийн эрдэнэ алсан хөөртөн бяцхан өрсөдөө тав тухтай тоглох боломж бүрдсэн байна шүү үзэгчтэй. Оршин суугчийн 5 тухыг тэргүүнд тавьж, туглаг орчин тусгайлан барьснаас гадна автомашины гараж, ил зогсоолт, байр, тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс эргэн тойрных орчин бүрэн тайлах боломжтой хянах системийг суйрлаж өгсөн гээд өндөр зэрэглэлийн байрны төглөх хуршууд таныг өгдөн авна.